эдгээрээс ба ажил чадлын сургалтын боловсрол гэдэг хатаа батцгаая. Агуулбарыг уншиж өөртөө гадаргаа хайрцгийг хэвтээ чихт 30 градус өнцөг үүснэ. 20 минутын хүчээр татаж 40 м зайд шилжүүлсэн бол ямар ажил хийх вэ? За усан хаалтуудаа за зургийг үзүүлбэл өөртөө гадарах дээр хайрцгийг хэвтээ чихт нь 30 градус өнцөг үүснэ. Эд хүчээр батж эс зайд шилжүүлсэн бол ямар ажил хийх вэ? За тэгэхээр хайрцаг үйлчлэх хүчнүүдийг зөвшөөрөх. За хайрцгийн хүнхийн төгөөс доошоо МЖ хүчүүлсэн хайрцгийн тул гадагаас их спешиал бүхэн зараад N буюу реактив хүч хүчнэ. За энэ Ньютоны хоёрдугаар хуулиар М бид үйлчлэх буй хүчнүүдийн нийлбэтэй тэнцвэр байна. Мжтэй за энэ хүчлээ үйлчлэх хэмжээний дуусгаар Занхуу гурвалжнаас бүгдээ космос альфаг батгаараа. Космос альфа М-аар хуваах байна. За одоо бүгдээрээ нэг их ажлыг авъя. М-аар үргэлжлэн дэвтэр буюу М-аар дэвтэрийг цаашаа. За М-аар дэвтэр нь нэг чиглэл байгаа учраас энэ хооронд үүсэж байгаа онцлог маань тэг байна. За нэг ажил маань М-аар үржих нь дельта R-ийн стар үлгүүр нь тоонхоор хийгдвэл М-аар үржих нь дельта үржих нь космос тэг градусна. За энэ космос тэг градус маань нэгтэй тэнцвэр. Тэгэхээр М-аар үржих нь дельта R болно. За эндээсээ М-аар олъё. М-аар тэнцвэр AP бүржих нь космос альфа. За энэ М-аар энэхүү хэсгийг олж бичнэ. AP бүржих нь дельта бүржих нь космос альфа. За энэ бидний хийх ажил маань AP бүржих нь дельта бүржих нь космос альфа гэж байна. Одоо бүгдээрээ энэхүү таньдаа өгөгдсөн таньдаа олж бичээ. За 20 минутаар бүржих нь дельта R-ийн бүхэн метр космос 30 градус. За космос 30 градустай язгуур доод 3-ыг хуваах нь 2. За тэгэхээр
хариу маань 680 joule